Вебинар цуврал 2. Согтууруулах ундаа болон ус ундааны үйлдвэрээс гарах хаягдл усны урьдчилсан цэвэрлэгээ ба лагийн боловсруулалт. Уг вебинар цувралын агуулгыг авч үзвэл үйлдвэрийн бүлэг ба ангилал, түүний дотор согтууруулах ундаа болон ус ундааны үйлдвэрийн хаягдл усны хэмжээ ба бохирдлын ачаалт эзлэх хэмжээ, согтууруулах ундаа ба ус ундааны үйлдвэрийн хаягдл усны шинж чанар, хаягдл усанд тавигдах стандарт шаардлагууд, хаягдл усны бохирдлын их усүр дээр бууруулах арга замууд, үйлдвэрийн хаягдл усны цэвэрлэгээний аргууд, анх дахь цэвэрлэгээний зорилго, хэрэглэгдэх технологийн талаар, хоёр дахь цэвэрлэгээ буюу биологийн цэвэрлэгээ, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрийн жишг тооцоо, хог хаягдл болон лагийн мэнд, үйлдвэрийн хаягдл усанд тавигдах шинэ стандарт боловсруулах, шаардлагатай урьдчилсан цэвэрлэгээний технологиг тодорхойлохын тулд үйлдвэрийн үйл ажиллагааны дараах бүлэг ангиллыг тогтоож өгсөн байна. Дэлгэцэн дээр харагдаж байгаагаар нийт 3 бүлэг 12 ангиллалд хувааж өгсөн байна. 1-р бүлэгт 1-р ангиллалд сүүсүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, 2-р ангиллалд согтууруулах ундаа ба ус ундааны үйлдвэр, 3-р ангиллалд махан бүтээгдэхүүний үйлдвэр, 4-р ангиллалд талах, чихэр, нарийн бовны үйлдвэр, 2-р бүлэгт 5-р ангиллалд арьс шир боловсруулах үйлдвэр, 6-р ангиллалд ноос угаах, боловсруулах үйлдвэр, 7-р ангиллалд сүлжмэл, нэхмэл эдлэлийн үйлдвэр, 3-р бүлэгт 8-р ангиллалд хуванцар, нийлэг эдлэлийн үйлдвэр, 9-р ангиллалд цаас, картон, цаасан автангийн үйлдвэр, 10-р ангиллалд эмийн үйлдвэр, 11-р ангиллалд химийн үйлдвэр, 12-р ангиллалд бусад үйлдвэрүүд болон худалдаа үйлчлэгээний газрууд багтана. Хүснэгтэд согтууруулах ундаа ба ус ундааны үйлдвэрээс гарах хаягдл усны дундаж хэмжээ болон бохирдуулах бодисуудын агуулмж бохирдлын ачааллыг харуулж байна. Дундаж урсц гэдэг нь хоногт тухайн үйлдвэрээс ариутгах татваргын сүлжээнд нийлүүлж буй хаягдл усны дундаж хэмжээг илэрхийлнэ. Химийн хүчил төрөгчийн хэрэгцээ гэдэг нь усанд агуулгадж буй органик бохирдлыг химийн аргаар эсэлдүүлэхэд шаардлагатай хүчил төрөгчийн хэмжээг хэлдэг бол биохимийн хүчил төрөгчийн хэрэгцээ гэдэг нь усанд агуулгадж буй органик бохирдлыг бичил бит ашиглах буюу биохимийн аргаар эсэлдүүлэхэд шаардлагатай хүчил төрөгчийн хэмжээг тус илэрхийлнэ. Согтууруулах ундаа ба ус ундааны үйлдвэрийн хаягдл усны онцлог шинж чанаруудыг харуулж байна. Үйлдвэрлэлийн явцад их хэмжээний хаягдл ус бий болдог. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээс эхлэн түгээх шугам хүртэл зайлж цэвэрлэх. Тоног төхөөрөмжийн дотор болон гадна цэвэрлэгээ, шил сав угаах зэрэг багтана. Мөн нийтийн аж ахуйн хэлтс нь усны хэрэглээ, хаягдл ус зайлуулах ажлыг хариуцдаг ба бохирдол багтай болон хөргөлтийн усыг технологийн хаягдл уснаас тусад нь хадгалж зайлуулах шаардлагатай. Органик бохирдол буюу химийн хэрэгцээ хүчил төрөгч болон биологийн хэрэгцээ хүчил төрөгчийн дийлэн хэсэг нь шар айраг эсгэх болон хийжүүлсэн ундаа үйлдвэрлэх үйл ажиллагаанаас үүсдэг. Энэ бохирдлын ихэнх хэсэг нь уусмал дахь амархан цадирдаг органик нэгдлүүд буюу элсэн чихэр, этанол, органик хүчил бүрддэг. Мөн шар айраг эсгэх процессоос шаар, хөрөнгө, шүүлтүрийн дүүргэгч материал гэх мэт умбуур бодис их хэмжээгээр үүсдэг. Бохирдлыг их усүр дээр нь урьдчилсан цэвэрлэгээ хийж бууруулах арга хэмжээнүүдийг танилцуулж байна. Хог хаягдлыг ялгах, ангилах, шил, хуванцар, цаас гэх мэтээр ялгаж ангилах, дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд, жишээ нь шаар болон жимсний нух шиг малын тижэл, бордоо, эсвэл эрчим хүч болгон ашиглах, аюул багтай материалаар орлуулах, хоргүй цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдийг болон сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх. Бүтээгдэхүүний оновчлолын хувьд нийлмэл урьдчилсан цэвэрлэгээний процессуудыг хэрэглэх, технологи болон тоног төхөөрөмжийн хуваарлтыг оновчтой болгох шаардлагатай. Ажиллах хүчний оролцооны хувьд багийн удирдлагуудыг оновчтой арга зүйд сургах болон үйлдвэрийн бүх ажилчдыг өөрсдийн ажлын байрны онцлогтой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд оролцуулах зэрэг багтана. Бохирдсон болон бохирдоогүй усны урсцыг салгах гэдэг нь бохирдлын агуулмж цэвэрлэгээний арга технологи дээр үндэслэн урсцыг ялгаж салгах гэсэн үг юм. Бохирдоогүй хаягдл усыг ялгаснаар цэвэрлэгээгүйгээр шууд дахин ашиглах боломжтой. Тоног төхөөрөмжийн цэвэрлэгээг оновчтой болгох гэдэг нь тоног төхөөрөмжөө угаахын өмнө хуурай цэвэрлэгээ хийхийг хэлж байгаа юм. Мөн бага хэмжээний усаар олон шат амжилттай цэвэрлэгээ хийж, ингэснээр эцсийн цэвэрлэгээний усыг тоног төхөөрөмжийн өөр хэсэг цэвэрлэхэд ашиглах боломжтой юм. Хаягдл усны цэвэрлэгээний түвшин ба ариутгах татваргад нийлүүлэх чанарын стандартад үйлдвэрийн газрууд ариутгах татваргын төвлөрсөн сүлжээнд нийлүүлж буй хаягдл усны хэмжээ болон үйлдвэрийн ангиллаасаа хамаарч ялгаатай стандартыг дагаж мөрдөхөөр тусгаж өгсөн.
Ахуйн хэрэглэнээс гарсан зөөврийн хаягдал ус хоногт 15 м3-ээс бага хаягдал ус гаргадаг үйлдвэрүүдийн хаягдал усанд ээлтэг түвшний цэвэрлэгээ хийж А хавсралтын А1 хүснэгтэд заасан стандартын шаардлагад нийцүүлэн ариутгах татваргын төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. Хэрэв үйлдвэрийн хаягдал ус нь ээлтэг цэвэрлэгээний дараа А1 хүснэгтэд заасан стандартын шаардлагыг хангаагүй бол L1 түвшний цэвэрлэгийг зайлшгүй хийхийг шаардна. Үйлдвэрээс хоногт гарах хаягдал усны хэмжээг үйлдвэрлэл явагдаж байх үед тогтооно. Зогсолт хийсэн хугацаа нь хаягдал усны эзэлхүүнийг бууруулах тул тооцоололд оруулахгүй. Хоногт 15 м3-ээс их хаягдал ус гардаг бол тухайн үйлдвэр L1 түвшний цэвэрлэгээ хийх шаардлагатай. Хоногт 240 м3-ээс их хаягдал ус гардаг бол тухайн үйлдвэр L2 түвшний цэвэрлэгээ хийх шаардлагатай. Хаягдал усны гаргалгааны шугам дээрх хаягдал усны тоолуураар бодит хэмжилт хийдэггүй тохиолдолд хаягдал усны эзэлхүүнийг хуульд заасны дагуу хангагч байгууллагатай байгуулсан гэрээ эрх бүхий байгууллагаар баталгаажсан тухайн үйлдвэрийн цэвэр усны тоолуурын заалтыг үндэслэн тооцно. Тухайн үйлдвэр нь өөрийн ангилалд хамаарах цэвэрлэгээний байгууламжгүй бол хаягдал усыг L1 эсвэл L2 түвшний цэвэрлэх байгууламжид нийлүүлж цэвэрлэх шаардлагатай. Эрх бүхий байгууллагаас тусгаалan зааварчлаагүй бол ахуйн хаягдал ус энэ стандартын А хавсралтын А1 хүснэгтэд заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд хаягдал усаа урьдчилан цэвэрлэх үүргээс чөлөөлөгдөнө. Тэг 8, 12 дугаар ангилал ашиглагч нь хоногт 15 м3-ээс их хэмжээтэй хаягдал ус зайлуулдаг бол А хавсралтын А1 хүснэгтийн шаардлагыг хангахуйц хаягдал ус гаргах урьдчилан цэвэрлэх байгууламжийг суйрлуулна. Ариутгах татваргын сүлжээнд нийлүүлэх ариутгах татваргын төвлөрсөн сүлжээний ашиглагчийн ангилал тус бүрийг хаягдал усанд дах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба физик үзүүлэлтийн дээд хязгаарыг дараах хүснэгтэд үзүүлэв. Стандартын А хавсралтын А1 хүснэгтэд тэг ангиллын норматив утга ахуйн болон доорх үйлдвэрийн 12 ангилалд хамаарахгүй ариутгах татваргын төвлөрсөн сүлжээний хэрэглэгч үйлдвэр үйлчилгээний байгууллагууд аж ахуй нэгжүүдэд хамаарна. Харин 12 ангилалд багтаж буй үйлдвэрийн хувьд А1 хүснэгтийн умбуур бодис, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, биологийн хэрэгцээт хүчилтөрөгч гэсэн үндсэн 3 үзүүлэлтээс босод үзүүлэлтийг норматив утгыг мөн дагаж мөрдөнө. Хүнсний үйлдвэрүүдийн хаягдал усанд тавигдах шаардлага стандартын А хавсралтын А2 дугаар хүснэгтэд өгөгдсөн ба ариутгах татваргын сүлжээнд нийлүүлж буй хаягдал усны хэмжээнээс хамаарч өөр стандартыг дагаж мөрдөнө. Согтууруулах ундаа болон ус, ундааны үйлдвэр 240 м3-ээс их хаягдал ус ариутгах татваргын сүлжээнд нийлүүлдэг бол умбуур бодис 100 мг/л, биологийн хүчилтөрөгчийн хэрэгцээ 200 мг/л, химийн хүчилтөрөгчийн хэрэгцээ 300 мг/л гэсэн стандартыг хангасан хаягдал ус нийлүүлнэ. Харин 240 м3-ээс бага хаягдал ус ариутгах татваргын сүлжээнд нийлүүлдэг бол умбуур бодис 700 мг/л, биологийн хүчилтөрөгчийн хэрэгцээ 1800 мг/л, химийн хүчилтөрөгчийн хэрэгцээ 2500 мг/л гэсэн стандартыг хангасан хаягдал ус нийлүүлнэ. Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх процесс нь дараах үндсэн 3 үе шаттай явагдана. Төвшин тэгд, механик цэвэрлэгээ буюу сараалж, шүүр, өөх тос зайлуулагч, тунгаагуур зэрэг цэвэрлэгээний аргууд багтана. Төвшин 1-д физик химийн цэвэрлэгээ буюу коагуляц, фоликуляц, фолитаз эсвэл анхдагч тунгаагуур. Төвшин 2-д агаартай буюу агааргүй орчны биологийн цэвэрлэгээ, 2-дагч тунгаагуур эсвэл фолитаз зэрэг цэвэрлэгээний аргууд багтана. Нэмэлтээр хаягдал усаа дахин ашиглах шаардлагатай бол 3 дугаар түвшний цэвэрлэгээг хийж болно. Төвшин 3-д диск шүүлтүүр, картридж шүүлтүүр, идэвхжүүлсэн нүүрс, эсрэг осмос, ультра шүүлтүүр зэрэг аргуудыг ашигладаг. Үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэгээний аргыг үндсэндээ 3 хувааж болно. Үүнд биохимийн арга, физикийн арга, химийн арга, эдгээр цэвэрлэгээний аргуудыг ашиглан хаягдал усанд дах гол бохирдуулах бодисыг зайлуулдаг ба бохирдуулагчдыг ерөнхийд нь органик ба органик бус, нэгдэл, эсвэл усанд уусдаг, уусдаггүй ба коллоид гэж ангилдаг. Био задралд ордог органик бохирдуулагчдыг усанд уусдаг бол биологийн цэвэрлэгээгээр, коллоид бол коагуляц, фоликуляцын аргаар, харин усанд уусдаггүй бол тунгаагуур, фолитаз болон шүүлтүүрээр цэвэрлэдэг. Био задралд ордоггүй органик бохирдуулагчдыг биологийн цэвэрлэгээр зайлуулах боломжгүй ба харин химийн эсэлтүүлэх болон адсорбцийн аргаар цэвэрлэдэг. Органик бус бохирдуулагч буюу азот, фосфор, хүхрийг биологийн аргаар цэвэрлэх ба нейтрификац,
денитификац болон фосфорыг зайлуулах процессуудаас бүрддэг. Мөн адсорбц болон ион солилцооны аргуудыг органик бус бохирдлыг цэвэрлэхэд ашигладаг. Сармагжуулах, редокс, тунцжуулах, коагуляц, фолликуляц зэрэг химийн аргуудыг хаягдал усны шинж чанараас хамааран нэмэлтээр ашиглаж болно. Хаягдал усны цэвэрлэгээний төрлүүдийг зориултыг дэлгэцэнд харуулж байна. Анхдагч цэвэрлэгээ нь тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд гэмтэл учруулж болзошгүй том хэмжээний бохирдуулагчийг зайлуулах зорилттой бөгөөд гол төлөв физикийн процессууд байдаг. Мөн хаягдал усыг дараагийн шатанд цэвэрлэгээнд бэлдэж өгдөг. Хоёр дахь цэвэрлэгээ нь цэвэрлэгээний процессын үндсэн хэсэг буюу биологийн цэвэрлэгээний шат юм. Органик нэгдлүүд азот, фосфор зэрэг гол бохирдуулагчийг зайлуулах зорилттой. Гурав дахь цэвэрлэгээ нь цэвэрлэгээний эцсийн шат бөгөөд цэвэрлсэн хаягдал усаа дахин ашиглах эсвэл байгальд нийлүүлэх зорилттой физик ба химийн процесс юм. Анх дахь цэвэрлэгээний механик төхөөрөмж, шугам хоолойг бөглөрөх, гэмтгээс хамгаалах, биологийн цэвэрлэгээний үр дүнтэй үйл ажиллагааг хангах, биологийн цэвэрлэгээнд органик бохирдлын ачааллыг бууруулах, цэвэрлэх байгууламжийг хэд их ачаалттай ажиллахаас урьдчилан сэргийлэх зорилттой. Анх дахь цэвэрлэгээний шатанд дараах цэвэрлэгээний аргууд багтдаг. Үүнд сараалж шүүлтүүр, элс баригч, тунгаагуур, өөх тос баригч, сармагжуулагч, тунгаагуур, жигдрүүлэх сан. Та бүхэнд анх дахь цэвэрлэгээний тэг төвшөнд ашигладаг технологиудыг танилцуулж байна. Анх дахь цэвэрлэгээнд ашигладаг үндсэн технологи нь сараалж болон шигшүүр юм. Уг технологийн зорилго нь том ширхэгтэй хатуу хэсгүүдийг зайлуулах, тоног төхөөрөмжийг хамгаалахад оршдог. Үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэхэд олон төрлийн сараалж төхөөрөмжүүдийг ашигладаг. Тухайлбал хаваа самгчтай сараалжийг том хэмжээтэй хатуу хог хаягдлыг шүүж цэвэрлэхэд ашигладаг ба энэ нь гар болон автомат ажиллагаатай байж болно. Хүрдэн сараалж хатуу бодисыг салгахад нарийн тор эсвэл нүхтэй автан бүхий эргдэг хүрд ашигладаг ба хаягдал ус барабан хүрдэн дундуур урсах үед хатуу бодисыг сараалжны гадаргуу дээр баригдаж дараа нь механик цэвэрлэгээний аргаар цэвэрлэнэ. Тухайн тоног төхөөрөмжийн ажиллах зарчмыг дэлгэцээр харуулж байна. Элс баригч систем. Үйлдвэрийн хаягдал усны элс баригч систем нь ихэвчлэн хаягдал уснаас элс шорог салгах, зайлуулах төрөл бүрийн механизмтай байдаг. Энгийн сараалж эсвэл флотатор системийг ашигласан илүү дэвшилтэт систем гэх мэт хэд хэдэн төрлийн процесс байдаг. Элс баригч системийн үндсэн ажиллах зарчим нь хүндийн хүчийг салгах хүч болгон ашигладаг юм. Харин одоо анх дахь цэвэрлэгээний нэгдүгээр түвшинд ашиглагддаг технологиудыг танилцуулъя. Жигдрүүлэх сан. Уг технологийн зориулт нь үйлдвэрийн хаягдал усыг хадгалах, буфер эсвэл жигдрүүлэх сангууд нь хаягдал усны урсцыг зохицуулах, хаягдал усан дах бүх уус аггүй бохирдуулагч бодисыг сайтар холих зорилттой. Эдгээр сангийн ажиллах зарчим нь хаягдал усны урсгалын хурд, найрлага, pH-ийн өөрчлөлтийг тэнцвэржүүлэх зорилготой бөгөөд мөн үйлдвэрийн хаягдал усыг дамжуулах болон дараагийн шатны тусгай байгууламжид цэвэрлэгээ хийхээс өмнө түр хадгалах зорилттой. Анх дахь тунгаагуур нь тунгаах хурд, лагийн гүн, булангарын түвшнийг хэмжих замаар тунгаах ажиллагааны үр дүнд хяналт тавьж, үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг тодорхойлж, засарч залруулах арга хэмжээ авах зорилттой цэвэрлэгээ юм. Дэлгэцэн дээр анх дахь тунгаагуурын төрлүүдийг харуулж байна. Дугуй хэлбэртэй тунгаагуур, тэгш өнцөг хэлбэртэй тунгаагуур, ламелла тунгаагуур, анх дахь тунгаагуурын үйл ажиллагааны явцад дараах асуудлууд үүсч болдог. Усны хангамж нь насосоор биш гравитацийн хүчээр урсдаг байх, лагийн зайлуулалт хангалтгүй байх, гидравлик хит ачаалал үүсэх, хэрэв лаг суух хугацаа хэд урт байвал ферментжүүлэх эсвэл денитификацийн процесс явагдах эрсдэлтэй. Волитац явагдсны улмаас лаг хөвөн гарч ирэх боломжтой. Халих суваг хаалтаар тоноглогдоогүй байх. Анхан шатны цэвэрлэгээ хийсний дараа хоёр дахь цэвэрлэгээ нь биологийн процессор бичил биетүүдийг ашиглан органик бодисыг задлахад чиглэдэг. Анаэробик цэвэрлэгээ нь голчлон органик бодисыг зайлуулдаг боловч шин бохирдлыг зайлуулахад үр дүн багтай тул үйлдвэрт хатуу бодис тосыг боловсруулах урьдчилсан боловсруулалт хийхэд тохиромжтой. Гэсэн хэдий ч аэробикийн биологийн цэвэрлэгээ нь органик болон шин бохирдлыг хоёуланг нь үр дүнтэй арилгаж энэ салбарын хаягдал усны менежментийг илүү үр дүнтэй болгодог. Органик бодисын аэробик ба агаартай задралын энергийн балансын харьцуулалтыг харуулж байна. Аэробик химийн хүчил төрөгчийн хэрэгцээний тэнцвэрт харьцангуй хэмжээний илүү лаг үүснэ, оруулж буй хүчил төрөгчд харгалзах эрчим хүчний зарцуулалт өндөр, хүрээлэн буй орчинд хаягдах эрчим хүчний алдагдал их. Анаэробик химийн хүчил төрөгчийн хэрэгцээ тэнцвэрт илүү лаг үүсэхгүй, хязгаарлагдмал эрчим хүчний хэрэглээ, халаалт, эрчим хүчийг нөхөн сэргээх боломжтой, жишээ нь түлш метан болгох замаар. Аэробик биологийн цэвэрлэгээний онцлогуудад
хүчил төрөгчийг шаардлагатай эрчим хүчний хэрэглээ өндөр, ачаал багатай, температурын хүрээ 10-аас 40 Цельсийн градус шин бохирдлыг зайлуулах шаардлага үүсдэг. Аэробик биологийн цэвэрлэгээний идэвхжүүлсэн лагийн тухай ойлголт. Ууссан хүчил төрөгчийг агуулсан үед аэробикийн нөхцөл бүрэлдэнэ. Энэ үе шатанд органик бодисын биологийн эсэлтэлд явагдах бөгөөд нитрификац буюу аммонийн нитрат болон хувиргана. Агааржуулах сан буюу агааржуулах бүсийг ашигладаг бөгөөд агааржуулах замаар ууссан хүчил төрөгчийг хангадаг. Нитрификацийн процессор аммониаг нитрат, дараа нь нитратыг денитрификацийн процессор азот болгон хувиргадаг. Хэрэв биомасс болон нитрат болгон хувиргахад органик бодис хангалтгүй байвал нүүрс төрөгчийг нэмж өгөх шаардлагатай. Хаягдал ус цэвэрлэх агааржуулалтын систем. Агааржуулалтын систем биологийн цэвэрлэгийг дэмжихийн тулд хүчил төрөгчийг хаягдал усанд оруулдаг. Гадаргуугийн агааржуулагч нь ус руу агаар татах замаар босоо хөдөлгөөнийг бий болгодог. Энэ нь ус ба хүчил төрөгчийн хоорондох холбоог ихсгэж, агаарт ус засаж, дунд зурган дээр харагдаж байгаа шиг усны долгиог үүсгэдэг. Тийрэлтэт аэротрууд нь агаарыг доод хэсэгт спираль хөдөлгөөнөөр шахдаг. Холих агааржуулалтын энэхүү хосол нь реактор эсвэл нуур дахь үхмэл бүсүүдээс сэргийлж, жигд боловсруулалтыг хангаж, лаг хоримтлагдахаас сэргийлдэг. Нарийн хөөстэй агааржуулалтын систем. Нарийн хөөстэй агааржуулалтын систем нь хүчил төрөгчийг зөв нэвтрүүлэхийн тулд савны ёроолд агааржуулагчийг байрлуулдаг. Зүүн талын зурган дээр харагдаж байгаа савны ёроолд байрлах агааржуулалтын диск нь нарийн бөмбөлгүүдийг ялгаруулж, усны долгион үүсгэж, бөмбөлөг болон бичил биетний хооронд холбоо тогтоож маш үр дүнтэй болгодог. Лагийг ялгах 3 төрлийн арга байдаг. Сонгодог арга, тунгаах. Лагийн чанараас хамаарсан цэвэрлэгээний үр дүн бөөгнөрсөн лагтай холбоотой асуудал үүсч болно. Альтернатив арга, флотац, ууссан агаарын флотац. Сүүлийн арга, мембран шүүлтүүр. Мембрант биореактор буюу MBR. Мембрант биореакторын тохиргоо. Үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх мембран биореакторын гол зорилго нь хаягдал усыг дээд зэргийн чанартай үр ашигтай цэвэрлэхэд оршино. Мембрант биореакторын идэвхт лагийн ажиллагаа бүхий биологийн цэвэрлэгээ мембран шүүлтүүрийн технологиг хослуулдаг. Мембран биореактор нь ажиллах зарчмын хувьд идэвхт лагийн ажиллагаа биологийн цэвэрлэгийг мембран шүүлтүүрийн технологитой хослуулах явдал юм. Мембрант биореактор систем нь биореактор, мембран шүүлтүүрүүд, хатуу шингэнийг ялгах систем гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Дурлах ундаа ба ус ундааны үйлдвэрүүд хаягдал усаа ариутгах татваргын сүлжээнд нийлүүлэхээс өмнө урьдчилсан цэвэрлэгийг хаягдал ус зайлуулах шугамн дээрээ суурилуулсан байгаа нь ажиглагдсан. Жилд 2 саяас 3 сая шил шар айраг савлах үйлдвэрийн жишээг энд үзүүлв. Согтууруулах ундаа болон ус ундааны үйлдвэрийн хаягдал усны шинж чанар нь бүтээгдэхүүний төрөл, үйлдвэрийн технологиос хамаарна. Улаанбаатар хотын согтууруулах ундаа ба ус ундааны үйлдвэрийн хаягдал усанд агуулгадж болох бохирдлын нийтлэг үзүүлэлтүүд болон тэдгээрийн хэмжээг доор харуулв. Дэлгэцэн дээр хаягдал усны хэмжээ болон бохирдлын ачааллыг тоон мэдээлэлээр гаргаж ирсэн байна. Согтууруулах ундаа ус ундааны үйлдвэрийн хаягдал усны хэмжээ хоногт 240 м3-ээс ихгүй байна. Иймд тухайн үйлдвэрийн хаягдал усыг физик-химийн аргаар цэвэрлэх L-тэг L1 түвшний цэвэрлэгээ шаардлагатай. Хөрөнгө оруулалтын зардлын тооцоог задлж үзвэл инженерийн байгууламж шинээр суйрлуулах шаардлагатай хэсгээс хамаарч хөрөнгө оруулалтын зардлыг дунджаар $233 мянган ам гэж тооцох боломжтой. Энэ төрлийн үйлдвэрийн байгууламжийн зардлын жишээг энд үзүүлв. Нийт хөрөнгө оруулалтын зардалд тээвэрлэлт, угсралт, цахилгаан, багаж хэрэгсэл, судалгаа, мөн хяналт тавих, туршилт, тохируулах хийх ажилтнуудын зардал багтсан байх ёстой. Үйл ажиллагааны зардлын жишг тооцоог харуулв. Хог хаягдал, лаг гэдэгт тунгаагуур, коагуляц, фолликуляц, фоллитац, биологийн лагаас үүссэн хатуу үлдэгдлийг ойлгоно. Урьдчилсан цэвэрлэх байгууламжийн үр ашигтай ажиллагааг хангахын тулд тусдаа хог боловсруулах компанитай хамтран ажиллаж хаягдлыг тогтмол зайлуулж байх шаардлагатай. Лагийг усгүйжүүлэх процесс нь хэд их хэмжээтэй лагийг тээвэрлэхээс зайлсхийх стандарт арга юм. Гэхдээ зардал ихтэй. Усгүйжүүлсэний дараа үйлдвэрийн ангиллаар тооцсон лаг үйлдвэрлэл ихэвчлэн 20% хувь ашилттай лагийг үүсгэдэг. Лагийн боловсруулалтыг лагийн хэмжээг бууруулах болон лагийг багасгах, докторжуулах гэсэн 2 үе шатад хувааж үздэг. Сүүлийн үе шатад газар шороонд ашиглах, хөдөө аж ахуй, дэд бүтцэд, шатаах, лагийг булах, дахин сэргээж ашиглах. Лагийн боловсруулалтын орчин, химийн орчин, органик бус орчин, органик орчин гэж ангилна. Лагийн боловсруулалтын гравитацийн өтгөрүүлэгч, биологийн лаг нь 20-40 кг хуурай бодис агуулдаг бол эрдэс лаг нь 100-аас
200 кг хуурай бодисыг агуулдаг байна. Лаг боловсруулалтад механик хөтгөрүүлэгчийг мөн ашиглаж болдог. Энэ процесст ус зайлуулах тавцан эсвэл зайлуулах хүрдийг ашигладаг. Ус ба лагийг үр дүнтэй ялгахын тулд полимер нэмдэг ба 5-7% хуурай шилттэй биомассыг үйлдвэрлэж гаргадаг нийлмэл процесс юм. Лаг боловсруулалтын усгүйжүүлэх технологи. Хамгийн түгээмэл ашигладаг 3 технологийн хувьд тууцан пресслэгч, хавтан пресслэгч, декантер центрифуг. Үлдэгдэл хуурай бодисын хэмжээ 15-40% байдаг. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.